За, галзуу сэрий суугтан тавтай морилцгоо манайхан. Хэдүүлээ Perfect Crown гэх энэ галзуу цувралан үргэлжлүүлцгээе. Сая өнгөрсөн амралтын өдрүүдэд 3-4 дугаар ангийн цацагдлаа. Киноны үйл явдалчтай улам илүү сонирхолтой болох нь ойлгомжтой биз. За тэгэхээр мөн борооны энэ галзуу цувралыг охид бүсгүүчүүдийн додны найз болох өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван компаниг альбинсаар борлуулж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд саба дараагүй саба атарцсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Нэрэ галзуу кино Instagram хуудасаа манайхан дагах мартваа. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Заяан ханхутай Хижүүг нэр холбогдсонд хамгийн их сандарсан хүн нь Хижүүгийн дуу туслах байлаа. За тайвширта хин ийм юмд итгэх вэ? Итгэхгүй яах юм бэ? Зочид буудлын руу орж гарсан зургнууд чинь хаасаагүй нь. Ядж байхад та яах гэж тэрөөрөө эмчээ дуудсан юм бэ? Тэрнээс чинь болоод хүмүүс таныг жирэмсэн гэж бодоод штт. Та өнгөрсөн жил нэг айдалтаа үерхэж байгаа салсан чинь фэнүүд нь таныг барьж идэх шахад хоёулаа яаж зовлоо доо. Иян ханху айдал биш юм чинь гайгүй байлгүй дээ. Тэрнээс ч дор айдол чинь өөрийн гэсэн цөөн хэдэн фэнүүдийн хүрээлэлтэй байдаг бол ханхуг орон даяараа харж хайрлж байдаг. Би лав хайрладаг байгаа шүү. Та болоод өгөөчтэй. За ойлголоо доо. Хааны ордонд ч бас сэннээс болоод баггүй асуудал дэгдэжээ. Гэвч хатан их сенсацийг ашиглаад Иян ханхуг замаасаа зайлуулахар төлөвлөж байсан учраас тиймч ууртай байсангүй. Харин нөгөө талд Жону сайд нэлээд сандралтай байна. Тэр Иян ханху Хижүү хоёр руу ээлжлээ залгасан ч тэр хоёрын утас нь хоёулаа салгаатай байлаа. Тэгээд шууд хааны ордонд очиод Иян ханхуг ирмэгц уулзахаар шийднэ. Тэгсэн ханху зочид буудлаасаа гарсан даруйдаа ховын эдлэн рүүгээ хөдөлж байна. Хян туслах тэрнийг хааны ордон руу дагуулж явах гэж байдгаараа хичээсэн ч ханху тоохгүй байлаа. Миний ховын эдлэн рүү хөдөл. Сон Хижүүг тэнд яаралтай авчир. Удалгүй ханхугийн дуудулсан ёсоор Хижүүч мэй бахтаа суугаад сэтгэл хангалуун хүрээд ирлээ. Та сандрахгүй нү? Би л ганцаараа сандраад байгаа юм уу? Үгүй ээ. Би ч бас сандарч л байна. За тэгэд Хижүү ханхуутай ховчилж уулзахаар додог шорно. Таны халуун буусна уу? Дөнгөж өчигдөр уулзсан ч гэсэн сансан bay шүү. Уучлал хүсье. Чамайг энэ хил аманд тутгсандаа харамсаж байна. Юу хүссэнэ хэл. Би биелүүлээ. Би хэлэх юм бол та үнэхээр биелүүлж өгөх юм уу? Их хэцүү юм хүсэх байх шүү. Тэгэд Хижүү дугтуутай хатаасан цэцэг гаргаж үзүүлдэг. Тэр цэцэг нь ахлах сургуульд сурах харвах тэмцээнд Иян ханхуг ялахтаа Хижүүгийн авсан шагнал байж. Тэр үед шийдвэрлэх харвалтыг хийхдээ Иян ханху зариудаар алдаж харвсныг Хижүү анзаарсан байж. Өөрөөсөө мөнхөнд ялагдах танд хэцүү байсан байх та. Миний ах ч бас надаас хамаагүй тэнэг хүн. Сургууль ойлгохтой төгсөж чадаагүй. Хариуцаж авсан бизнесээ дандаа дампууруулдаг. Гэсэн ч аав бас удирдах зөвлөлийнхэн эхний боломжин дээр намайг зайлуулад тэрнийг гүйцэтгэх захирлаар тавихыг санаархаж байна. Яагаад тэр юм бол? Тэр төрүүлж төрсөн болохоор уу? Эрэхтэй болохоор уу? Хууль ёсны өв залгамжлагч болохоор тэр үү? Магадгүй тэр язгууртан гэр бүлтэй гэрэлсэн болохоор тэр байх. Тийм болохоор би тантай гэрлэх хүсэлтэй байна. Чи зөвхөн язгууртан гэдэг хэрэгэм зэргийн төлөө надтай гэрлэх хүсэлтэй байгаа мó? Тийм ээ. Надад хэрэгэм зэрэг чинь байхгүйгээс болоод би олон боломжоо алдсаар ирсэн. Засаг баригч ханхугийн гэргий болохтой бэлд. Чи бүхэл үндэстний өөдөөс сөрөгтөө бэлэн байна уу? За тэгээд ханхуг хааны ордонд ирэхэд үүдэн дээр нь сэтгүүлчд шавчихсан байлаа. Тэгсэн ханху тэдний нүдэн дээр Хижүүг машинаасаа буулгаад гарнаас нь хөдөлсөөр ордон руу аалхаж орно. Тэр мөчөөс эхлээд сон Хижүү захирал дээр улс орны анхаарал бүхэлдээ төвлөрдөг. Охид бүсгүүчүүд сон Хижүү захиралтай адил байдлаар нүрээ бодох тухай ярьж шуугж байсан бол бусд нь эгэл жирийн гаралтай захирал хааны ордонд хэр удаанд хийсэх бол гэж ам уралдан ярилццгаана. Тэр хоёрыг хааны ордонд ороход хатан их Иян ханхуг өргөөндөө яралтай хүлээж авч уулзах хүсэлтэйгээ илэрхийлдэг. Хүлээж өгөөрэй. Би хурдан уулзч чадъя. Ганцаараа юу? Айгаад байгаа мó? Үгүй л дээ. Ядарчээвэл унтчээ. Би удахгүй. Тэр хоёрыг нэлээд дотны юм шиг байсан дүүлчлэгч нар бүгдээрээ гайхацгаана. Ханхуг сайн жүжиглж угаад баярлсан Хижүү ханхугийн өрөөнд үлдсэнд Иян ханху хатан ихтер очлоо.
Хатан их ханхуугээс энэ бүх хил амыг яаж дарах гэж байгааг нь асуухад ханхууч энэ хил амыг үгүйсгэх гэж оролдохгүй. Харин ч хийжүүтэй гэрлэх бодолтойгоо хэлсэнд хатан их дургуутсан. Учир нь хатан их Иан ханхууг хүнтэй яаралтай гэрлүүлэхийг хүсч байсан ч эгэлжирийн гаралтай эмэгтэйтэй гэрлүүлэхийг хүсэхгүй байлаа. Ханхууг өрөөндөө иртэл залуу хаан өрөөнд нь ирчихсэн халуун ногоотой бэлэн гомин идээд сууж байна. Хаантан ийм орой юу хийж байгаа? Унтаж чадахгүй байсан гинэ. Чамтай яриаг байна. Дуугүй. Унтаж чадахгүй байсан болохоор хүрээд ирлээ. Тэгээд гомин иддэг нь яаж байгаа? Гидэс садгалан болохоор сайн унтна гэж хэлсэн болохоор л тэгээд Иан ханхуу хааныг өргөөлгөн явуулаад дахиж ийм зүйл хийхгүй байхыг хийжүүд санууллаа. Учир нь хааны гидэс өвдвөл хийжүү буруутан болохоос гадна ийм зүйл болох юм бол хатан ихч тэрнийг зүгээр өнгөрүүлэхгүй гэж Иан ханхуу бодож байлаа. Тэгээд ч хатан их чамтай гэрлэх миний хүсэлтээс татгалцсан. Хүүхдэд ганц гомн бүтэн идүүлчихгүй дээ. Угаасаа шууд зөвшөөрнө гэж юу байхавт. Тэгээд ч хадмын талынхан маань харц гаралтай надад сайн байхгүй лавтай шүү дээ. Ингээд танай хамаатнууд намайг бүлийдэд байвал яах вэ? Жишээ нь би хатан ихтэй муудалцуул чи миний талд орох уу? Чи аль гэр бүлээ сонгох уу? Би чиний талд орно. Би чамд өгтлээ дурлсан юм шиг жүжиглэх ёстой үстэй. Тэгж ажил хүмүүсийн хуурамч гэрлэлтийг жинхэнэ гэж итгэх биш үү? Энэ үед ордны үйлчлэгч нар ирээд хийжүүг өөр өрөөлөө авч явах гэсэн ч ханхуу зөвшөөрсөнгүй. За тэгээд тэр хоёр дундуураа дэрээр хаалт хийгээд зэрэгцээд ундах гэсэн ч хүнжлөө булаацалдаж ерөөсөө болсонгүй. Тэр хоёрын хүнжлөө булаацалдах дууг үйлчлэгч нар сонсоод буруугаар ойлгоод хоцорцгооно. Маргааш өглөөний хэн туслах ханхууг дуудаж сэрэхэд хийжүү аль хэдийн ажилдаа явж гिचээ. Хийжүүг ажилдаа өмнө нь өмссөн хувцастайгаа ирсэнд ажлынх нь их гайхацгаана. Та гэртээ хоноогүй гэдгийг ингэж мэдэгдэх хэрэг байна уу? Хувцас солих цаа байгаагүй юм. Байсан л та. Гэхдээ би гэртээ хоноогүй гэдгээ бүгдэд мэдэгдмээр байна. Тэр өдөр Юн ноён залуу хаантай уулзахаар ирээд өөд болсон аавыгаа зүүдлээд ойрт унтаж чадахгүй хайгаад байгаа гэдгийг олж мэдлээ. Иан ханхуутай таарамж муутай байдаг Юн ноён бол залуу хааны их хатны эцэг буюу залуу хааны өвөө нь байж. Тэгээд залуу хаантай уулзаж байхдаа Юн ноён залуу хааны эцгийг угсаа залгамжлах ханхуу байх үед хормынхын өдөр болсон нэг явдлыг эргэж санана. Би айгаад байна. Та битгий айдаа. Би үргэлж таны дэргэд байна. Тэгсэн Иан ханхуу тэнд орж ирлээ. Та угсаа залгамжлагч ханхууд ингэж дураараа ойртож болохгүй. Ингэвэл шийтгэл хүлээн гэдгийг танд сануулахыг зөвшөөрнө. Би танд хангалттай боломж олгосон шүү. Эннээс цааш юу ч болсон бэ? Тэр бүхнийгээ та өөрөө шийдэж угаарай. За тэгээд Юн ноён залуу хааныг тайвшруулангаа нэгийг эргэцүүлж боддог. Харин нөгөө талд сошиал даяараа өөрийнх нь талаар шуугаж ойрт өмссөн хувцснууд нь бүгдээрээ зарагдаж дуусчугаад хийжүү баяртай байна. PR багийг доод номер 1 байр сууриа эргүүлээд олж авцгаая. Тэгсэн тэдний өрөөнд Жону сайд ирлээ. Тэр хийжүү Иан хоёрыг уулзаад удаагүй байж шууд гэрлэх болсонд итгэж өгөхгүй байлаа. Тэгсэн хийжүү Иан ханхуутай гэрлэхийг маш их хүсэж байгаагаа хэлээд тэр тусмаа Жону сайдыг ерөнхий сайд байх хугацаанд амжиж гэрлэх хүсэлтэйгээ хэлдэг. Учир нь ерөнхий сайдын ахалдаг кабинет ханхуугийн гэрлэлтэд хориг тавих эрхтэй байж. Тэгсэн Жону сайдын царай нь барайлаа. Тиймээс Жону аха миний гэрлэлтийг баталж өгөх хэрэгтэй байна. Хааны ордон дэх офсто Иан ханхууг хуралдаж байтал хэн туслах орж ирээд хатан ихийн бие өвдөд эмчилгээний өрөөнд заларсан гэдгийг хэлнэ. Энэ нь хааны ордноос албан ёсны мэдэгдлэхийг хугацааг хойшлуулах тактик гэж тэр хоёр үзэж байлаа. Учир нь хааны гэр бүлээс хэн нэгэн өвчтөй байх үед хааны ордноос ямар нэг албан мэдэгдэл хийх хориотой байж. Энэ үеэр хийжүүч Иан ханхуу руу залгаад хатан их цаг хожих гэж ийм зүйл хийж байна гэж бодож байгаагаа хэлдэг. Гэтэл энэ үед хэдэн ахлах сургуулийн сурагчид хийжүүрөө өндөг шидэд ханхуугийн толгойг эргүүлсэн залт түнэг ханхуугаас хол бай гэж хараасанд хийжүүгийн ахлах ангидаа зодон хийдэг байсан зан нь хөдлөөд нөгөө хэдийг болгож өгөхөөр шийднэ. Харин нөгөө талд Иан ханхуу дээр залуу хааны хариуцах ажлууд, өвчтөй хатан ихийн хариуцах ажлууд, өөрийнх нь амарчих үед аваарсан ажлууд гээд маш их ажил араасаа цувраад орж ирсээр байна. Өдөд та нар номондоо хамраад цоогоод хичээлээ хийж явах ёстой үстэй. Ханхуу та нарт хоолны мөнгө өгөх үү? Гэхдээ бид хааны тэтгэлгээр сурдаг шүү. Тэр чин та нарын сурлагыг шагнаж байгаа тэтгэлэг. Гэтэл тэр мөнгөөр та нар өндөг аваад хүнлүү шидэж болох уу? Би яахаар ханхуугийн толгойг эргүүлсэн байдгийг. Тэр ч миний толгойг эргүүлсэн билүү? Би та нарыг шүүхэд өгмөр байвч их чинь энэ удаад та нарыг өршөөе. Ойлгосноо? Дуурайч. Ойлголоо. Одоо зайлцгаа.
Тэр өдөр Жонусайд католик сүмд мөргөл үйлдэхээр очиод санамартантай уулздаг. Тэгээд найзыгаа гэрлэх гэж угаад дургүй байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Учир нь Жонусайд ахлах сургууль байхаас л хийж үт сайн байж. Тэм учраас тэр хоёрын гинэт гэрлэх болсон нь тэрэнд хүн дээр туссан нь тэр байлаа. За тэгсэн Хийжүг гэртээ ирэхэд аав нь гэрийнхээ гадаа хүлээж байдаг. Хийжүгийн аав сүүлийн үед болоод байгаа скандалыг олонний анхаарал татах гэсэн ядарсан арга гэж үзэж байж. Тэгээд та яах гэж ирсэн юм? Пэжүгийн ээжийн өөд болсон өдөр ойртож байна. Чи мартчихаагүй үстэй. Тэгсэн Хийжүү анх тэдний гэрт ирж байснаа сандаг. Тэр орой Хийжүү ээжийнхээ зааж өгсөний дагуу сон захирлын гэрийн гадаа шүн болтол зогссон байж. Сон захирал тэрнийг бушуухан хөөж явуулахыг тушаасан ч Тэжүүгийн ээж тэрнийг харанхуй шүн явуулахгүй гэж зурж. Тэгээд Хийжүүг сон захирлын нууц хүүхэд гэдгийг сонссон даруйда ухаан алдаад унжээ. Чамайг манай гэрт ирсэн тэр цагаас хойш миний амьдрал нурсан. Гэтэл ядаж байхад чи их шуналтай. Үргэлж Тэжүүтэй барьцаж ирсэн. Одоо чиний шунал бүр дийлдэхэ байлаа. Чи компаниас минь савратад. Тэгэхгүй бол би шаардлагатай алхмыг хийн. Та яах юм? Намайг охиноо биш гэж зарлах уу? Хүсвэл би чадна. Тэгвэл Сон Хёнгүг захирлаа. Та намайг сонс. Чи намайг нэрээр минь дуудана гинэ. Та намайг охиноо биш гэж зарласан учраас одоо тэгж дуудаж болно. Тийм учраас Сон Хёнгүг захирлаа. Энэ бүхний эцэст Тэжүүг захирал болгох гэдэг байгаа зү. Тэгвэл би Тэжүүг зүйл дуусгачихад л энэ бүхэн дуусчих юм шүү. Сон Хийжүү, миний эсрэг тэмцдэг хүмүүс бүгд тань шиг байсан. Чанга хашгираад л намайг буланд шахаад л. Тэгээд эцэст нь би л ялаад дуусд юм да. Тань шиг хүмүүс дандаа өөртөө давуу байдалтайгаар тулааныг эхлүүлдэг. Тэгэхгүй бол ялж чадахгүй гэж боддог юм шиг байгаа. Зүгээр дээ. Би тань шиг хүмүүстэй тулаад сурчсан. Танд амжилт хүсье. Гэхдээ та ялагдана л да. Тэр өрөө Хийжүү ганцаараа элдвийг бодоод сууж байтал ханхүү залглаа. Тэгээд чи зүгээр үү? Гэсэнд бусдаас ийм үг сонсож байгаагүй Хийжүү гэнэт эвгүй болоод уучлаарай би завгүй байна. Маргааш холбогдъё гэд утсаа тасалчлаа. Хийжүү багада аавдаа хүлээн зөвшөөрөх гэж байдгаараа хичээж яаж ч амжилт гаргасан аав нь тэрнийг дандаа л Тэжүүгээс дорд үздэг байж. Аава, би сайн сурсан. Надад Тэжүү хахад авч өгсөн шиг дугуй авч өгөөрэй. Надад ч бас Тэжүүг их шиг байшин бариад өг. Гэрээсэллээ хөрчилж намайг хууль ёсны өв залгамжлагчаа болгож өгнө. Тэр өрөө Хийжүүгийн хонхыг хэн нэгэн дарсанд ууралсан Хийжүү бейсболын цохиур бариад гарсан ч урд нь Иян ханхүү зогсож байдаг. Тэрнийг туслахгүйгээр ганцаараа хүрээд ирсэнд нь Хийжүү гайхнаа. Ханхүү ирэхдээ тэрний идэх дуртай Subway-ийн сэндвичийг аваад иржээ. Ханхүүг гинт ороод ирсэнд Subway-ийн ажилчдын нүд нь орой дээрээ гарсан байж. Харин нөгөө талд ханхүүг алдчихсандаа хүн туслах гал зурах шахаж байлаа. Утасны цаанаас дуугчин сонсоход сэтгэлээр унсан сонсогдсон. Тэгсэн ингээд идж байгааг чинь харахаар зөв зүгээр ч юм шиг. Хүндхэн өдөр байлаа. Өдөр чинь сошиалор чичлүүлээд. Орой хаав ирж намайг охиноо биш гэж зарлана гэж сүрдүүлээд л. Нэрээ бас фэнүүд чинь над руу өндөг шидсэн. Гэхдээ тэр бацаануудыг ч би болгож өгсөн л дөө. Тэгээд чи зүгээр үү? Гэмтэйг үсттэй. Ханхүүг өөрт нь ингэж санаа тавьж угаад Хийжүү тавгууцлаа. За сори бажигра бүрэн гэлсний реклам алгадаадах юм. Тэгэхээр эрхэмсэг охид бүсгүүчүүд минь ээ. Цаан чин Солонгосын Happy Moon Day брендийн өөрөөсөө түлхэгчтэй органик хүн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалж байгаа юм байна. Хавар гэхээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбаруудаар. Найдвартай хамгаалалт 5 тухыг мэдрүүлнэ гэд боддоо гал зүгц. Тэгэхээр өөрөөсөө түлхэгчтэй Happy Moon Day-г FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараас гэж. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйхэн. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За хэдүүлээ тайлбараа үргэлжлүүлцгээе. Энэ үеэр хатан их хүмүүстэй Хийжүүг сайн мөрдөж шалгахыг тушаана. Иян ханхүүч Хийжүүг өндгөөр шидүүлсэн гэдгийг сонсоод аюулгүй байдлын хангах үүднээс тэрнийг дагуулад хувийн эдлэндээ авчирлаа. Тэгсэн гэрийн үйлчлэгч нарын нүд нь орой дээрээ гарах шахнаа. Тэгээд өрөөндөө орсон даруйда Хийжүүг ханхүүтэй холбогдож дуустдаггүй их төрийн ажилтан туслахаар шийдэж хамтдаа орой болтол сууцгаана. Гэвч төрийн ажлын талаар сайн мэдлэггүй Хийжүү Иян ханхүүд төдийлөн тусалж чадахгүй л байлаа. Тэгээд уйдсан Хийжүү ханхүүгээс элдвийг шалгаана.
Чи надтай гэрлэхийг яг яагаад зөвшөөрсөн? Гол шалтгаанаа хэлчих. Нэгдүгээрт чи их баян. Хааны гэр бүлийг татвар төлөгчдийн мөнгөөр тансаг амьдарч байна гэж байнга шүүмжилдэг. Энэ шүүмжлэлээс салахад чи хэрэгтэй. Хоёрдугаарт гоо үтсэглэн. Тийм байлгүй дээ. Миний гоо үтсэглэн анзаарсан юм байна. Гуравдугаарт хэрвээ би хаан ширээнд суух юм бол бүгд над руу дайрч намайг доромжлно. Тэр цагт чи миний нөхцөл байдлыг сайн ойлгох байхаа гэж бодсон. Маргааш нь хатан их өргөөндөө суугаад удахгүй болох хүлээн авалтын зочдын жигсаалтыг эзэслэж байлаа. Тэгсэн гинт утсанд нь дуудлага ирсэнд бүх уулзалтуудаа цуцалнаа. Энэ үед баахан хар хувцастай хүмүүс Иян ханхүүгийн хувийн эдлэн рүү дайраад ороод ирцгэн. Тэгээд шууд хийж өгөн байсан өрөөлөө орцголоо. Та нарт юу хэрэгтэй юм? Хааны ордонд улсан галт төмрийн асуудлаар таныг байцаах хэрэгтэй байна. Хамтран ажиллана. За тэгээд ирсэн хүмүүс залуу хааны төрсөн өдөр болсон орой хааны ордон дотор хийж өг хориотой бүсэд ганцаараа явж байсан бичлэгийг харуулдаг. Хийж өгөхдөө тэднийг үл тоосон ч байдал ноцтой болж байгааг мэдэрлээ. Тэгээд тэднээс өөрийг нь баривчлах прокурорын зөвшөөрөл байгаа эсхийг асуухад цаадуулна. Эзэн хааны гэр бүлтэй холбоотой асуудлыг мөрдөхөд прокурорын зөвшөөрөл шаардлагагүй байдаг. Гэд шууд өрөөнд нь байсан бичиг баримтуудыг хурааж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд офс дээр нь ч бас баахан хар хувцастай хүмүүс очижчихсан бичиг баримтуудыг хурааж байдаг. Хийж Сандра Даниэлийн өрөөнд сууж угаад ханхуу руу залгасан ч ханхуу утсаа авсангүй. Учир нь хааны гэр бүлийн тусгай зан үйлийн үеэр удаас ашиглахыг хориглодог байж. За тэгэд хийж дуу туслахыг хааны ордон руу гуйлаглаа. Гэвч энгийн иргэнийг хааны ордон руу нэвтрүүлэхийг хориглосон болохыг олж мэдээд сандарна. Тэгээд нэгийг сэтгэж шууд гэрийн халааттайгаа нөгөө хүмүүсийг дагаад гараад явна. Энэ үед дуу туслах Иян ханхүүгийн тусгай зан үйл үлдэж байгаа ордонд очсон ч хамгаалагчид додогшоо нэвтрүүлэхгүй байлаа. Аз болоход хийж үгийн явуулсан ким үйлчлэгч Иян ханхүүгийн тусгай гэрээгийг барьсаар яарч ирээд хамтдаа ордон руу орлоо. Мань хоёрыг дотогш ороход тусгай зан үйл идүргэлжилж залуу хаан засаг баригч ханхүү хоёр урд гарчихсан байна. Тэгсэн дуу туслах нэгийг сэдэж зан үйлийн хувцсыг өмсөд хён туслагтаар очиж тэрнээс тусламж хүсдэг. Ингээд хийж үг байцааж эхлэхээс өмнө Иян ханхүү амжиж ирлээ. Энэ хүнийг миний эсвэл эзэн хааны зөвшөөрөлгүйгээр ингэж байцаах хэрэг чамд байхгүй. Би зөвшөөрсөн. Залуу хааны төрсөн өдрөөр ордонд гарсан түүмрийн гол сэжигтнийг олсон тухай мэдээлсэн учраас би зөвшөөрсөн. Тэрний эд мөрийн баримтуудыг устгах буюу энэ улсаас зөвхтөх эрсдэлтэй гэж үзсэн учраас би үүнийг зөвшөөрсөн юм. Та нарт нотлох баримт байгаа мó? Ордны хүлээн авалтад зориуд зохисгүй хувцаслаж ирсэн. Ордон дотор хүмүүсийг хагархай хундагаар сүрдүүлсэн. Бас гал гарах үед тэнд байгаагүй. Тиймээс сэжиглэх хангалттай үндэслэл бий. Нэмээд энэ хүний өөрийнх нь нэр хүнд, компанийн нэр хүнд сэжиглэх үндэслэл болж байна. Манай компани яасан гинэ? Тэгвэл намайг бас хамт байцаах хэрэгтэй. Энэ хүнийг сэжиглж байгаа бүхэн дээрээ намайг хамт байцааж болно. Чи ингээд хэр удаан тисэж чадна гэж бодож байна? Хинэн удаан тисэхээ үзье л дээ. Байдал ноцтой болж байгааг мэдэрсэн хён туслах, дуу туслах руу догсонд мань хүн ч ойлгоод шууд хийж үгийн тахим руу өсгөлчихлөө. Тэгээд Сандрад тэрнийг барьж авсанд комбиг ойлгосон Янч бушуухан тэрнийг тэврээд авлаа. Комбиг хамгийн сүүлд ойлгосон хийжүүч ухаан алдсан юм шиг болж жүжиглэхэд Иян ханхүү яралтай эмч дууд байцаахаар бол манай өргөөнд ирээд байцаагаарай. Гээд хийжүүг тэврээд бушуухан яваад өгнө. Тэгээд өргөөндөө ирсэн хойно мань хоёр цаашид яхаа ярилцгаана. Би шоронд орох болов? Айгаа юу? Би юу та? Би чинь Kestel Group-ийн сон хийж шүү дээ. Би ийм насайхгүй. Харин энэ удаад аль хуулийн фирмтэй гэрээ байгуулахаа л бодож байна. Ингээд Иян ханхүү хийжүүг цаашид болгоомжтой байхыг сануулсан бол хийжүү энэ үйл явдал амнаас ам дамжин ярагдж ханхүү Иян сүдбэсгүйгээ өмөрч хатан ихтэй муудалцсан тухайд суу яриад харуул тэр хоёрын хайр сэтгэлд хүмүүс бүрч илүү итгэнэ гэж бодож байгаагаа хэлдэг. Үнэхээр тэрний тооцоолсончлан тэнд байсан ордны үйлчлэгч хамгаалагчид бүгдээрээ энэ үйл явдлын талаар бусдтай зогсоо зайгүй ярьцгаана. Орой болоход Иян ханхүү хийжүүг хувийн эдлэн рүүгээ явуулаад өөрөө ордонд үлдлээ. Энэ удаад ханхүү хийжүүгийн зөвлөсний дагуу олон хүмүүсийн нүдэн дээр зориуд машиныхаа хаалгыг нээж өгсөнд бүгдээрээ энэ үйлдэлд нь гайхацгаана. Хийжүүг ханхүүгийн хувийн эдлэнд ирсэнд үйлчлэгч нар нь бүгдээрээ баярлсан бол үйлчлэгчдийн ахлагч Кимийг хийжүү баатарлаг гавья байгуулсан гэж магтдаг. За тэгээд тэр хоёр орой утсаар ярьж угаад дахиад нэг олонний анхаарал татах зүйл хийхээр шийдлээ.
Тэгэд хийжүү машинтайгаа хааны ордны хашааны гадаа ирээд Иян ханхуу руу залгасанд ханхууч хашааны цаанаас цуг хуйлаа. Ийм юм хийн гэж төсөөлж байсангүй. Би биедээ галзууртлаа дурлсан дүр үзүүлэхийн тулд юу эсэх хийх вэ хоёулаа. Энэ цай их үнэтэй цай шүү битгий дэмий үрээрээ. Харин энэ магний нойр сайжруулна. Ийм юм хэрэгтэй гэж хэн хэлсэн бэ? Би эмчи яриаг сонссон шүү. Ингээд бодохоор би бас их халамжтай эхнэр болж чадах юм шүү. Яагаад вэ? Битгий хөдлөө. Тэгэд ханхуу тэрнийг анх удаа үнэлсэнд хийжүү гайхаад шоконд орно. Тэнд камертай хүн байна. Нэрээ юу? Илүү сайн өнцгөөс зураг авахын тулд дахиад нэг үзэх үү? Маргааш нь ордон дотор хийжүү ханхуу хоёрын үнсэлцсэн тухай цуу яриа айл хэдийн таржчихжээ. Ханхууг хааны ордны олон нийтэд харилцах асуудал хариуцсан зөвлөлийн хуралд ирэхэд тэнд Юн ноён Жонуу сайд хоёр айл хэдийн ирж гэж. Тэнд цугласан албан тушаалтнууд Иян ханхууг гарал угсаагүй жирийн бүсгүүтэй холбогдсон гэдгээ үгүйсгэх саналыг тавьсан ч ханхуу эрс эсэргүүцлээ. Би олонний нүдэн дээр тэр бүсгүүг үнсэж харагдчихад улаан цайм үгүйсгэж чадахгүй. Тэгвэл хааны гэр бүлийн ёс зүйд нийцэхгүй хэрэг болно. Тэр бүсгүү бол гэр бүлийн гадуурх харилцааны улмаас төрсөн харц гаралтай эмэгтэй билээ. Ханхуугийн хэлсэнчлэн хүлээн зөвшөөрөх зүйтэй байх. Гэхдээ damage control хийх хэрэгтэй. Тэр чинь юу гэсэн үг вэ? Тэр бүсгүүдэд дотн харилцаатай гэдгээ хүлээн зөвшөөрөх. Гэхдээ гэрлэх хэсгийг ярихад эрт байна гэж мэдэгт. Тэгэх юм бол хил ам мэдэгдэхүйц буурна. Залуу хүмүүст биедээ татагдж шохорох нь байх л зүйл. Үүнийг бид хүндрүүлэхгүй байвал ноцтой асуудал болж харагдахгүй. Тэгэж тогтъё. Тэгвэл тэр бүсгүй таны хувийн эдлэнгээс нүүх хэрэгтэй. Боломжгүй. Тэр бүсгүй надаас болоод гэрийнхээ үүдэнд өндгөөр шидүүлж, онлайнаар зогсоо заггүй чиглүүлж байна. Ордны хамгаалалт байсаар байтал нууцаар зургийг авч байна. Тэр хүнд ямар нэг зүйл болвол та хариуцах уу? Угаасаа миний эдлэнд өөр олон хүн амьдарч байгаа. Нэг хүн нэмэгдэхэд асуудалгүй. Бид хоёр нэг бол сална, нэг бол гэрлэнэ. Тэр тохиолдолд та хувийн эдлэнгээс өөр газарт амьдрах нь зүйтэй. Тэгэхгүй бол нэг эмэгтэйгээс болоод хааны гэр бүл хоёр хуваагдсан гэдэг хил ам гарвал байдал бүр дордно. Жонуу сайд өөрийг нь дэмжиж байгаа юм шиг боловч цаагуураас саад болоод байгааг ханхуу битүү хүндэ гайхаж байлаа. За тэгээд хурлын шийдвэр гарсанд Юн ноён хадан ихэд хурлын шийдвэрийг танилцууллаа. Тэгсэн хадан их уурлаад аавыгаа загнаж эхэлнэ. Цаг явах тусам тэр эмэгтэй ордонд байр сууриад хэлж, улмаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж эхлүүл. Яванда бид тэрнийг зогсоож дийлэхгүй хүрнэ штэ. Тэр тусмаа та төвчээртэй байх ёстой биш шүү. Тэр эмэгтэйгээс болоод нийгмийн хандлага бүхэлдээ ханхуугийн эсрэг болчиход хахад та бие барилгүй. Асуудалд оролцсноос болоод одоо нийгмийн сэтгэл зүйт эдний талд орчоод байна. Тэр бүхэл таны эсрэг байр суурь хүртэл баг багаар цухалдаж эхлээд байна. Тиймээс энэ шийдвэрийг баталж өгнө. Үлдсэнийг би зохицуулъя. Танд төлөвлөгөө байгаа мó? Ханхуугийн хадам эцэг болох хүсэлтэй хүчирхэг бизнесмэнүүд олон бий. Тэр эмэгтэйгч бизнес эрхлэгчийн хувьд дарж авахыг хүссэн өрсөлдөгчд олон бий. Тиймээс тэрэнд ямар нэг юм тохиолдвол гайхах хүн тийм ч олон биш. Бодлогын хааны ордны хэвлэлийн төлөөлөгч хэвлэл мэдээллийн сувгуудаар ханхуу хийжүүтэй ойр дотн харилцаатай боловч гэр бүл болох талаар ярихад хэтэрхий эрт байна гэсэн мэдээллийг хийж эхэлнэ. Энэ үеэр ханхуу янж хувийн эдлэндээ ирлээ. Дахиад үнсэлцээ. Өөр үнцэг харуулъя гэд хэлээд авахад ийм хачин зураг авахулчих гэжтэй. Энэ одоо багаангийн хүүхдийн үнсэлт юм уу хаашийн? Харин Иян ханхуу тэрний яриаг биш өөр дөрөө үнсэлцснээ бодож байлаа. Хоёулаа хурдан гэрлэх тусам хурдан сална. Ойлгож гин үү? Гэхдээ язгууртны хуримд бэлдэх тусгай алхмууд бий. Бидэнд тийм цаг байхгүй. Хүн бүрийн эсэргүүцэж байгаа зүйлийг хий гэж байгаа бол тэдэнд эсэргүүцэх боломж олголгүй хурдан хийх нь чухал байдгийг. Нэрээ та одоо завтай байна уу? Гэнт яасан? Баг зэрэг зав байгаа. Яасан? Үйл явцыг хурдсгах нэг арга хэмжээ авъя да. За тэгээд тэр хоёр хамтдаа нэг тийшээ явахар боллоо. Тэгээд Хийжүүг Ким үйлчлэгчийн зөвлөгөөгөөр язгууртан эмэгтэй шиг хувцлаад гарч ирсэнд Иян ханхуу чи сахилахгүй гүн шиг хувцлан гэчихэд ягаад жинхэнэ гүн шиг хувцалж авъя гэсэнд Хийжүүч уурлаад буцаад орчлоо. Тэгээд энгийн хувцас өмсөд гарч ирсэнд Иян ханхуу тэрнийг дагуулад хамтдаа хот руу явцгаана. Таны хувцас арай л энгийн үү? Тийм байна. Ханхуугийн хувцас хитрхи уйтгартай байна. Тэгэд Хийжүү ханхуугийн хувцсыг баг зэрэг засч өгөөд хамтдаа зорьсон газраа ирлээ. Тэгсэн тэр нь бейсболын Castle Sharks багийн тоглолт байсанд ханхуу Хён туслах хоёр шоконд орцгооно. Төрийн хамгаалалт дуудахад оройтойг байгаа шүү эрхэмдэдсэн. Энэ удаад дуудаагүй дээр байх. Бодлого Хийжүүч бейсболын өмсгөл барьж ирээд Иян ханхууд өмсгөх гэсэнд Хён туслах эрс эсэргүүцлээ.
Урам нь хугарсан хийж өмсөглөө ихэн туслахад өгсөнд цаадах нь баярлаад өмсөх гэсэн ч ханхуу уурлаад өмсөглийг нь авчгаад яваад өглөө. Стадионд ортол тэнд нь хийжүүгийн ах тээжүү таарад ханхууг тэрнтэй хамт явааг хараад ухаан алдах шахна. Сайн байна уу? Хийжүү чиний талаар олон сайхан зүйл ярьсан. Тийм үү? Яг юу ярьсан болоо? Тэднийг ингээ ярилцаж байтал талбай дээр Genocide Sharks багийн өмсгөлтэй гарч ирсэнд үзэгчид бүгдээрээ баярлан хашгиралцгаана. Хийжүүч Genocide-ыг дэмжсэнд Иан ханхуу битүүхэндээ дургүй байлаа. Тэгэд удалгүй тоглолт эхэллээ. Genocide маань хоёр дээр ирсэнд Иан ханхуу битүүхэндээ дургүй байна. Тэгсэн удалгүй тэдэн дээр kiss cam таарсанд ханхуу хийжүү хоёрыг стадион даяараа үнсэлцээрэ гэж уухалж эхэлдэг. Тэгсэн хийжүүч утсан дээрээ болохгүй гэсэн бичиг гаргаж үзэгчдэд тайлбарлана. За тэгээд тоглолт дуусахад стадионы гадаад талбайг хамгаалтанд авчээ. Энэ үеэр Genocide хийжүүг оройн хоолнд урьсанд ханхууч шаранда тэр хоёртой хамт явхаар болно. Мен сайда өнөөдөр обстер чи ажил баг байсан юм уу? За тэгээд хамтдаа хоол идэх үеэр ханхуу хизээж түүхий буюу хагас боловсруулсан хоол идэх ёсгүй. Бас гудамжнаас түргэн хоол авч идэж болохгүй гэдгийг Genocide тайлбарласанд хийжүү гайхлаа. Ийм болохоор л ханхуутай гэрэлж болдгүй юм штэ. Хитрхи их хориг саадтай. Өөр ямар зүйлийг хоригддаг юм бэ? Энэ үеэр ханхуу ахтайгаа тоглож байснаа саналаа. Тэр өдөр ах トゥ хоёр тоглож байгаад санамсаргүй Иан ханхуу ахынхаа луутай дээлийг өмсч үзээд байж идэл аав нь орж ирээд тэрнийг алгадаад унгааж байж. Улаан өнгийн дээл өмсөж болохгүй. Хааны дээл. Урд гарч алхаж болохгүй. Хаан урд явах ёстой. Хааны зарилгийн өдөөс юу ч хэлж болохгүй. Тэр бол хааны таалал. Ианыг генет бодол болсонд хийж гайхлаа. Тэгсэн гент Иан тэнд байсан түүхий загаснаас тэрэнд тавгалж өглөө. Идэх боломжтой байгаа дээрээ сайн идээд аваа. Хормын дараанаас идэх хэрэггүй болно шүү. За амттай байна шүү. Тэр орой Иан ханхуу гэртээ ирэхэд хатан ихийн илгээсэн Чой ахайтан хувийн эдлэнд нь ирчихсэн байлаа. Тэдний хувийн эдлэнг эмх цэгцэнд нь оруулж байх зорилгоор их хатан тэрнийг илгээсэн байж. Тэгсэн Иан ханхуу дургуйтсан ч энийгээ ил гаргаж чадахгүй байлаа. Маргааш нь хийжүү гарч иртэл машиных нь хажууд хатан ихэн илгээсэн туслах зогсож байна. Хаан харлаа гэд бодоод байсан чинь ордонд таарсан шүү дээ. Би Чой овгийн жинс үг байна. Намайг Чой хатан гэж дуудаж болно. Тэгсэн хийжүүд дуудлага ирлээ. Тэгэд хийжүү утсаар ярьсан чигээрээ бушуухан машиндаа суугаад зугтаад явчихна. Гэтэл залгсан хүн нь Иан ханхуу байлаа. Тэгээд Чой хатан хийжүүд ордны ёс заншил өвөх түүхийг зааж өгөхөр ирсэн гэдгийг хэлнэ. Хийжүүг ажилдаа иртэл ажлын уулзалтууд нь овоорчихжээ. Учир нь нэр хүнд нь өссөнтэй холбоотойгоор хийжүүдээ уулзаж нөхөрлөх гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байж. Харин нөгөө талд ах тээжүүгийнх нь ихнэр ахыг нь ятгаж байна. Хэрвээ хийжүү ханхуутай гэрэлчүүл бизнес хийх ирэхгүй болж улмаар Castle Group бүхэлдээ тэдний мэдэлд орно. Тийм болохоор хоёулаа жаахан л тэсчихье. Хоёулаа тэднийг эсэргүүцэх биш, харин ч дэмжиж бэлэг өгөх хэрэгтэй. Тэгээд тэр хоёр хийжүү Иан хоёрыг дэмжихээр болцгоно. Тэр оройн хийжүүг дэлгүүрээс баахан хувцас аваад Ианы эдлэнд ирэхэд үйлчлэгч нар нь ч гүйлдэж ирээд тэрнийг өгдөж авлаа. Гэвч Чой хатан гинт гараад ирсэнд үйлчлэгч нар нь бут үсрээд зугтаачлаа. За тэгээд Чой хатан шууд л сургалтанд орно. Цаг орой болсон ч гэсэн чухал хичээлийг хойшлуулж болохгүй. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Тийм. Битгий нэг хэлсэн үгээ давтаж хэлээд бай. Намгүй байна. За хэлж байгаа үгийнхээ төгсгөлийг сунгаж хэлхийг хориглоно. За тэгээд Чой хатан хийж үгийн алхалтаас эхлээд суух зогсохын хүртэл заана. Энэ үеэр хааны ордонд хатан их залуу ханигч бас цэх зогсож сургах гэж байдгаараа хичээнэ. Хэдийгээр чи жаахан ч гэсэн хизээч битгий толгой гудаач бай. Чи хаан учраас хизээч сул дор харагдаж болохгүй. Хэсэг хугацаа өнгөрөхөд мань хийжүү Чой хатны аргыг аль хэдийн олжчихсан мөрөнд нь массаж хийж пилатес дасгал хийлгэжсэн зогсож байлаа. Тэгээд ханхуг орж ирэхэд хийжүү бушуухан гүйжиж тэрвэрч аваад энэ хүнийг бушуухан эндээс явуулж өгөөрэй гэж шивнэлээ. За тэгээд ханхуу Чой хатан тушаал өгч тэндээс явуулнаа. Маргааш нь Иан ханхуу Genocide-тай шатар тоглонгоо эх жилийн гадаад айлчлалуудынхаа талаар хэлэлцэнэ. Чи надад саад хийхгүй мүү? Юу тэрвлээ? Миний гэрлэлтэнд ядаж нэг удаач болов саад болох гэж оролдох ёстой үсттэй. Би чинь та биш шүү дээ. Та дураараа ямар нэг зүйл хийхэд хэсэг шуугаад өнгөрнө. Харин би дураараа аашлах юм бол улс орон сүрэн штэ. Шаг мат. Би түүмрийн асуудлыг шийдсэн. Хатан их энэ асуудлыг дахиж сөхөхгүй байх.
Харин ханхүүгийн хувийн эдлэнд Чой хатан хааны ордны зан үйл болоод баяр ёслолын талаар хичээл зааж байлаа. Энэ үеэр 20 жилийн өмнө Ян ханхүүгийн ээжийг оршуулсан талаар болон 3 жилийн өмнө Ян ханхүүгийн хаан ахыг оршуулсан тухай тайлбарласанд хийжүүч Ян ханхүүг өрөвдөж байгаа дөр үзүүлж уйлаад сэтгэл тавгүй болсон тул би хэсэг ганцаараа баймаар байна гэд тэндээс зүгтлээ. Тэгээд өрөөндөө сууж байхдаа ханхүүгийн хаан аав хатан их хоёр хэрхэн амиа алдсан талаар болоод ах нь бас яаж амиа алдсан болохыг судалдаг. Тэгээд Ян ханхүү залуу хааны эрүүл мэндэд яагаад тэгтлээх санаа зовоод байсныг ойлгоно. Харин нөгөө талд хааны ордонд хатан их Ян ханхүүд нэг язгууртан бүсгүйг танилцуулж байна. Ийм хатан наашир. Хатан их эмчилгээ хийлгээд нилээд удлаа. Эмч яг ямар юм бичиж өгсөн юм бэ? Нөгөө юу та үүрэгт ажиллаа сайн гүйцэтгэв нөө. Хатан ихэн эрүүл мэнд сайнгүй харагдаж байна. Өдөрт 3 удаа тогтмол эмчэд үзүүл. Бас өвчний улмаас дархлаа нуудсан байж болзошгүй учраас хувь хүмүүстэй уулзах уулзалтыг нь зогсоож хөлгөр. Юу ноёнэгч нааш нь битгий оруулаа. Тэр тусмаа залуу хааныг. Таны бие таараа байгааг харлаа. Би дараагийн уулзалтуудаа явъя да. Уучлаарай. Надаас болоод ийм юм болчихоо. Үгүй зүгээр. Ан хийхэд төвчээр хэрэгтэй. За, энд хүрээд энэ галзуу цувралын парт 2-ын тайлбар маань дуусч байна. Эх 7 хоногт шинэ ангин цацагдахаар ойлгомжтой хэдэн бороонд нь аль болох хурдан бэлдээд ярьж өгөх болно. За тэгээд үйл явдалч яг яах гээд байна? Яах гээд байна гэдэг шиг л бас л галзуу сонирхолтой болж байна шүү. За тэгээд дараагийн 7 хоног удаа хурдан болоосоо. Гэхдээ та нар маань санаа зовлтгүй. Нүд эрэмхийн зурдал өнөдөр хоногч нь өнгөрчихөн шүү дээ. Тэрнээс наран бас та нартан өөр галзуу цувралуудыг ингээд сөөжлүүлээд ярьж өгж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар маань цувралуудаа үзээд хүлээж авахтал тэгэл дараагийн парт нь болчихно л гэсэн үг. За тэгээд энэ галзуу цувралыг өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг албан ёсны эрхтэйгээр FS супермаркетуудаар болон CU-гийн бүх салбараар худалдаалж байгаа Солонгосын Happy Monday брэндтэй хамтран хүргэлээ. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хөвөн даван органик материалтай бөгөөд бид маш эвтэйгэн. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хийлээ шүү. За тэгээд мөн буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдж байгаа гэж найдаж байгаа шүү. Та нар маань тэгээд саба драгуул саба адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих байгаа юм. Ингээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралын тайлбараар уулзцгаая.